За улсын хурлын дарга ирэх мэгшүүдээ Монгол улсын ерөнхийлөгчөөс Монгол улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 14, прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-гийн 1 дахь хэсэг заасан дагуу Банзарагчийн жаргал сайхныг Монгол улсын ерхий прокуророор удируулан томилох асуудлыг улсын хурлаа зөвшөлдсөөр танилцуулж байна. Банзарагчийн жаргал сайхан 1964 онд Хөрөнгө аймгийн Хайрхан 7 сумд төрсөн, ам бол 4, эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. 1973-аас 1983 онд Хөрөнгө аймгийн 2 дугаар орон жилийн дунд сургууль, 1983-аас 88 онд Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлэр төгссөн, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй. Жаргал сайхан прокурорын байгууллагад нийтдээ 37 жил ажиллаж байна. 1988-аас 1996 онд Хөрөнгө аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-аас 2000 онд Хөрөнгө аймгийн прокурор, 2000-аас 2001 онд Улсын ерхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-ээс 2009 онд тээврийн прокурор, 2009-аас 2011 онд Улсын ерхий прокурорын газарт хэрэгжлэх газрын дарга, 2011-ээс 2014 онд тээврийн прокурор, 2014-өөс 16 онд Улсын ерхий прокурорын газарт дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-аас 17 онд Улсын ерхий прокурорын газарт тамирын газрын орлогч дарга, 2017-оос 2019 онд Улсын ерхий прокурорын газарт зөрчлийн хэрэг бүрдэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын ерхий прокурор ажиллаж байна. За иймд Банзарагчийн жаргал сайхныг Улсын ерхий прокуророор томилох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлтсэн шийдвэрлэхийг хүсье. За хууль зүйн байнгын орооны